За өнөөдөр та нарт Жинжиитад сурлын чухал дөрүүдийн нэг болох Томиягийн цуглуулгыг ярьж өгье. Та нар энэ киног үзчихсэн үү? Хэрэг үзсэн бол гол дүрийг нь манай Томиягээс санаа авч бүтээсэн байдаг юм. За ингээд нэмлэгөө орцгоё. This is the power of a god. 領域展開分をわきまえろ知れ者がМицуо Мори бол алдартай, амжилттай яваа зураач бөгөөд Нана гэх эмэгтэйгийн хөрөг зургнуудаас бүрдсэн үзэсгэлэн гаргажээ. Бүтээлийнхээ үзэсгэлэн дээр тэр Томиийг харав. Томие түнд өөрийг нь үнэхээр авьяастайч, моделийг нь үнэхээр тэнэг царайтай юм гэж хэлдэг. Мори Нанаг зурж явах үеэр Томие яаж ч юм гэрт нь ороод ирчихсэн байдаг. Томие Нанад зураач түүнийг тэнэг харагддаг болохоор дахин зурхийг хүсэхгүй байна гэж хэлсэн гэд худал хэлнэ. Нанаг урлан явхад Томие зураачид өөрийг нь зурхийг санал болгодог. Томие гоо үзэсгэлэнгийнхээ ул мөрийг үлдээхийг хүсдэг ба өмнө нь олон хүнээр зурулж байсан ч хинэн ч түүний гоо үзэсгэлэнг бүрэн дүрэн болгож чаддаггүй байлаа. Мори өөрийн гайхалтай гэж бодсон зургийг дуусгасан ч Томие үнийг нь харж шалаад гоо үзэсгэлэнгийнх нь 10% ч буулгаж чадаагүй байна. Ямар ч хэрэггүй амтан байж гэж хэлээд яваад өгдөг. Мори Томиед хит автаж архинд донтоод өдөр хоногийг Томиег зүрэн өнгөрүүлнэ. Баарнд байхдаа тэр хуучин найзтайгаа тааралддаг бөгөөд нөгөө хүн сургуульд цуг сурж байсан Ивата гэхээр шинэ модельтэй болж үзэсгэлэн гаргаад амжилттай явааг нь хэлдэг. Тэр модельийн нэрийг Томие гэдэг ажээ. Моригийн найз түнд сарнсан зураг үзүүлэхэд Томие байхаа хачирхалтай нь хоёр толгойтой мэт аимшигтай гарсан байв. Мори Ивата түнлүү Томиег албаар явуулж доош хийлгсэн гэж бодон Иватагийн гэрлүү очив. Хаалган гохот Мори Иватагаас Томиегийн гоо үзэсгэлэнг бүрэн дүүрэн болгож чадж байгаа эсхийг асуугаад оруулахгүй гэхт нь маргаж баримлаар нь түүнийг алжчихдаг. Гэвч дотор ороход бүх баримл хуваагдсан байлаа. Томие ч байшин дотор байхаа Мориг хараад уйлж Ивата бүх баримлаас үдгээд түүнийг алахыг завдсан гэдгийг хэлдэг. Мори харин Томиед энэ удаа үзэсгэлэн гоог нь зурган дээрээ бүрэн бүтэн болгоно гэдгийг амлав. Томие түнд өмнө нь өөрт нь хайртай болсон бүх эрэгтэйчүүд түүнийг алахыг оролддог байсныг мөн яагаад гэдгийг нь мэддэггүй гэдгийг хэлдэг. Моригийн зураг бэлэн боллоо. Гэвч түүний зураг яг л найзынхан түнд харуулсан зураг шиг харагдаж байв. Үүнийг харсан Томие үзэн ядан шоолоход Мори урлаж ийм төгс зүйлийг яаж тэгж чадж байна гэд Томиег хэдэн хэсэг хэрчив. Гэвч Томие үхээгүй юм. Хэрчүүлсэн биенүүд нь аажмаар өгөж бүгд түүний шин нэгэн хөлбөр болж байлаа. Изуми Сава бол зургийн клубын гишүүн бөгөөд октодод хөвгүүдийн зургийг нууцаар зарж мөнгө олдог нэгэн. Мөн зургийн клубт байдгаараа далимдуулж таалагддаг банд Ямазакигийн зургийг авдаг ажээ. Сайхан шилжиж ирсэн ёс суртахууны хороонд байдаг Томие Изуми Сава бусдад зураг зараад байгааг мэдэж дагуул тайчигаараа цүнхийг нь хуулж нотлох баримтыг хурааж авна. Изуми Сава үнд нь их бухимдав. Томие түүнийг багшид хэлэхгүй гэж хэлсэн ч октод Томие их ховч гих цуурэ байдгийг хэлдэг. Изуми Савач багшид хутлаа гэд хэлчих юм бол болно гэж бодно. Завсарлагаанаар таалагддаг банд Ямазаки нэрж Изуми Саваг дуудав. Изуми Сава их тогтолсон ч Ямазаки түүнээс Томиегийн зургийг аваад өг гэж гуйдаг. Тэр бухимдсан ч зураг авч байхад Томие наашаа хараад элдв поз гаргаж авсан зургаа тарааж болно шүү гэж хэлв. Зургийг нь авч байхад Томие түүнээс энэ зураг хэр их үн хүрэх бол гэж асуухад Изуми Сава үзэсгэлэнтэй болохоор 100,000 йен ч хүрч магадгүй гэж хэлнэ. Гэвч энийг нь багш нь сонссон байлаа. Томие түүнийг албаар баригдуулсан болж таарав. Хэд хоногийн дараа Изуми Савад Томиегийн угаалгасан зургууд ирэв. Гэвч бүх зурган дээр Томиегийн толгооноос өөр нэгэн толгой ургасан байдалтай харагдаж байлаа.
Маргаашин дээр эдгээр зургуудыг тараахад ууралсан Томие хоёр дагуулдаа даалгавар таалгав. Ямазаки харин Изуми Савалаа үгүй нэрж Томие түүнийг алах төлөвлөгөө зохиосон болохоор нуугдгийж хилээд давалан гүйдэг. Ямазаки энэ болсон бүх үйл явдал өөрөөс нь болсон гэж гимшээд Изуми Савагаас яагаад тэгснийг нь асуухад тэр атаархсандаа гэж хэлдэг. Гэвч Ямазаки түүнийг утсаар бамлан алахыг завдав. Тэгээд би Томиегийн төлөө бол юу ч хийн. Чи миний сонирхол биш гэж хэлдэг. Изуми Сава түнлөө зураг угаагч шингэн цацаж сухтаад гэрлөөгөө очин нуугдав. Гэвч гэрийнх нь гадаа Томиегийн хоёр дагуул байхаа үүдэнд нь Томие ирсэн байлаа. Томие түүнийг алах ямар ч бодол байхгүйгээ хэлж өөрийгөө алдартай жүжигчний охин өвөө нь Пикассогийн найз байсан гэд олон зүйлийг ярьдаг. Энэ бүх хугацаанд харин Изуми Савагийн камер асаалттай байлаа. Изуми Сава түүнийг худалчаар нь дуудаж, жинхэнэ төрхөн зурган дээр харагддаг мангас гэж хэлэхэд Томие урлан толгоогоо барин газар онов. Хуухан дээр нь нүд гарч ирсэн байлаа. Хашгирахыг нь сонссон хоёр дагуул орж ирэхэд түүний толгоноос өөр нэгэн нүур гарсан байв. Томие тэдэнд энэ ургаад гарчихсан нүрийг салгаж шатаа гэж хэлэхэд нөгөө ер нь санамсаргүй толгойг нь бүхэлдэн тасалчихдаг. Алуурчин болсон гэдгийг мэдсэн тэр хоёр ганц гэрч болох Изуми Саваг алах гэсэн ч Томиегийн тасарсан толгой уурлан морилж ургаж байгаа хавдрыг нь шатаа гэж хэлдэг. Гэвч тэд аль Томиег хилээд байгааг ялгсангүй. Толгойг нь уутанд хийж аваад явах үеэр Изуми Сава ухаан алдаж нэг сэрэхэд Томиегийн бие аль хэдийн босоод шинэ ургасан толгойтойгоо инээгээд гарч байлаа. Томие Каваками гэх охин сургуулийн аяллаасаа ирэх замдаа нас орсон ажээ. Түүний бие маш олон хэсэгт хуваагдсан ба алуурч нь одоо ч олдоогүй. Гэвч нас барсан Томие зүг зүгээр сургууль дээрээ ирж хүн болгоныг цочролд оруулав. Түүний багш Такаги түүнээс юу болсныг асууж Томие биш ихрэн байх гэж бодсон ч Томие үнийг үгүйсгээд түүнд хайртай гэдгийг хэлдэг. Яагаад ч юм ангийн хүүхдүүдийн дурсамжинд асар их цус болон юм хэрчиж байгаа дүр зураг үзэгдэх ажээ. Томиегийн найз залуу Ямамото Томиетэй огтхонч холбоотой байхыг хүсдэггүй. Томие найз Рикогоос хүмүүс яагаад өөртөө нь өөр харьцаад байгааг асуухад Рикоч хариулсангүй. Түүнд нэгэн ууттай зүйл гүүрнээ саяж байгаа дурсамжинд л бодогдож байв. Сэхэ орон Томиег гүүрэн дээр байхыг харж айн зогтож байхад нь Томиегийн найз залуу Риког зогсооход хэрэгээ хүлээе гэж хэлдэг. Хэдэн хоногийн өмнө тэдний анги уул руу явж хавцлын орой дээр байсан багш дээр Томие очив. Томие багшид хүүхдийг нь тээж байгаагаа хэлдэг. Ямамото энэ яриаг нь сонсож түүнд уурлахад Томие санамсаргүй хавцлаа сунжихна. Ямамото цагдаа дуудах гэсэн ч Рейкогоос бусад бүх ангийнхан нь түүнд битгий ийм охиноос болж амьдралаас хүдэг гэж хэлдэг. Эцэст нь бөөндөө биеийг нь төсөж эхлэхэд Томие сэрв. Гэсэн ч айсандаа бүгд амийг нь дарж байгаад алчжээ. Мөчлөг зураа энийг нь шулуун гэдэс, энийг нь бүдүүн гэдэс гэдэг юм. Өдрийн хоолндоо хачиртай талах идсэн байна гэд яг л амтан алж байгаа хайтай. Эцэст нь ангийн хүүхдийн тоогоор махыг нь хэсэгчлээд хаяхаар болцгов. Рейкод түүний зүрх ногдсон байлаа. Ангийн хүүхдүүд Рейко, Ямамото хоёр цагдаа руу явж хэрэгээ хүлээх гэж байгааг мэдэж тэднийг алахаар бүслэнэ. Гэвч Томие ирж тэднээс юу хийгээд байгааг нь асуудаг. Рейко далайн эргийн дэшээ нүүсэн ба ангийн ихэнх хүүхдүүд амиа хорлож эсвэл сургуулаасаа гарсан ажээ. Рейко Томиед юу болсныг огт мэддэггүй ба хайсан зүрх нь нүүсэн газрынхан тэнд ургаж байгааг бас л мэдсэнгүй. Юкико гэх охин бөөр шилжүүлэн сулгах мэс таслаа хүлээн хэвтэж байлаа. Түүний найз залуу Тадаши сүүлийн үед нэг л хүндий болоод эрхэнж цуурж байв. Юкико цонхоор найз залууга нэгэн үзэсгэлэнтэй эмэгтэйтэй уулзж байгааг хардаг.